Европын албаны улсууд эдийн засгийн реформ хийнэ. Хятад улсын нөөц төрөгчийн давхар эслийн ялгаруулалт 21 сар дараалан тогтмол эсвэл буурсан үзүүлэлттэй гарсан байна. Швейцар улс цагаачлалыг бууруулж хүн амын тоог 10 саяар хязгаарлаж магадгүй байна. Монгол улс паспортын чансаагаараа дэлхийн 199 орноос 73 дугаарт ирэмблэгдэж байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гарааны гадаад мэдээний тайван хөтөлбөр эхэлж байгаа. Та олон улсад болсон онцлог мэдээлэлээс таамаглал өргөе. За 2025 оны 1-р сараас хойш дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох Америк нэгдсэн улс болон Хятад улсын хооронд худалдааны дайн даамжирч байгаатай холбоотойгоор Европын холбоо ихээхэн дарамт шахалтанд өртөөд байгаа. Тэгвэл Европын холбооны удирдагчид өнгөрсөн 7 хоногт Бельги улсад цуглаж эдийн засгийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Уулзалттай холбоотой эдийн засаг баталгаан хангалттай тал дээр Европын холбоонд тулгарч байгаа асуудлыг иргэн сануулхад өмнөх жилийн 3-р сарын 6-нд Брюссел хотод болсон Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европ зөвхөн Америк нэгдсэн улсад найдахын оронд өөрийн баталгаан хангалттай чадварыг бэхжүүлэх ёстой гэж мэдэгдэж байсан. Тодорхойлбол Дональд Трампын цэцэргааны байр суурь нь Америк нэгдсэн улсын үе үеийн ерөнхийлөгчдийн хизээж баримталж байгаагүй бодлого болох Европ өөрийгөө хамгаалах ёстой, Америк нэгдсэн улсын аюулгүй байдлын баталгаанаас хараат байдлаа багасгах хэрэгтэй гэсэн үзэл ав. Ингэснээр Европ баталгаан хангалттай чадвараа сайжруулахаар янз бүрийн санаачлаг гаргаж, баталгаан хангалтын нэгдсэн СЭФ гэх нэртэй санг байгуулсан байна. Мөн Америк нэгдсэн улсын Европод чиглэх бодлого үүгээр зогсохгүй 2025 онд Европын холбооны бараа бүтээгдэхүүнд Америк нэгдсэн улсын тавих тарифын хэмжээ 25% хүртэлх өссөн байдаг. Энэ нь 380 тэрбум евротой тэнцвүүц Европын холбооноос Америк нэгдсэн улс руу экспортлсон экспортын 70% болох машин механизм, автомашин, ган, хөнгөн цагаан зэрэг олон салбаруудад нөлөөж байгаа юм. Энэхүү хоёр талаас тарифын асуудалтай байсан ч хэлэлцээрийн үр дүнд Европын холбооны ихэнх экспортын тарифыг 15% хүртэл бууруулсан байдалтай байна. Яг тариф өсөж байсан тухайн үед Европын зарим улс төрчид Европын холбоо Америк нэгдсэн улсын дарамт шахалтанд хатуу боловч харилцаагаа дордуулахааргүйгээр хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэж байсан. Бид Америк нэгдсэн улстай холбоотны харилцаагаа хадгалахын чухлаа гэж үзээд удаагүй байтал Америк нэгдсэн улсын зүгээс Европын холбооны аюулгүй байдалд халтсан хэрэгүүд гарсан байна. Үүнд энэ оны ихээр Дан улсын хагас автономат нутаг буюу Гренландыг Америк нэгдсэн улс баталгаан болгох зорилгоор өөрсдөө нэгдэх гэсэн хүслээ удаадараа маш хүчтэйгээр илэрхийлсэн байдаг. НАТОгийн холбоотон улсын хувьд Америк нэгдсэн улс нэгнийхээ газар нутгийг авна гэж заналхийллийн шинжтэй мэдээллүүд ийхүү хийсэн байгаа нь Европын холбоотнууд нь таалагдаагүй мэдээж. Мөн Америк нэгдсэн улс Украины дайнд үзүүлэх дэмжлэгээ багасгаж эхэлсэн. Украины аюулгүй байдал бол бүхэлдээ Европын холбооны аюулгүй байдалд тооцогдоод байгаа ийм үед холбоотон улс болох Америк нэгдсэн улс үзүүлэх дэмжлэгээ бууруулж байгаа нь өнгөрсөн оны мэдээлэлд хийсэн Европын холбоо өөрсдөө батлан дааж хамгаалах хэрэгтэй Америкт найдах хэрэггүй гэснээр баталж байгаа юм. Одоо харин болж байгаа уулзалтын тухайд Франц улсын байр суурь Европыг эдийн засгийн шинжилгээг хэрэгжүүлэхийг яаруулад байгаа буюу аль болох хурдан Европын холбоо бие даасан байдлыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон нэгдсэн зах зээлийг өргөжүүлж эдийн засгийн аюулд өртөж байгаа салбаруудыг Европод үйлдвэрлэх гэсэн хамтарсан арга барилыг энэ тэргуунд баримтлахыг уриалсан байна. Бусад улсын удирдагчид гол тэргүүлэх чиглэлүүдийг онцлон яаралтай арга хэмжээ авахыг санал болгоод байгаа. Үүнд Люксембургийн ерөнхий сайд Люк Фриден Европ даяар ажлын байрыг хамгаалахын тулд гарч байгаа хүнд сурталыг бууруулах талаар ярьсан бол Бельги улсын ерөнхий сайд Барт Вебер аж үйлдвэрт сөргөөр нөлөөлж байгаа өндөр эрчим хүчний зардлын талаар арга хэмжээ авахыг санал болгосон байна. Гэхдээ нөгөө талд Европын улсуудын дунд хамтарсан эдийн засаг аж үйлдвэрлэлийн Европын эрх ашигыг дэмжих бодлогын хүрээнд маргаан үүссэн байна. Герман улс стратегийн салбарт хязгаарлагдсан зөөлөн бодлого болох Европтой хамт үйлдвэрлэх гэсэн арга барилыг дэмжиж байгаа бол хойд Нордикийн орнууд болон Нидерланд улс энэ нь нийлүүлэлтийн сүлжээг сааруулж дэлхийд өрсөлдөх чадварт саад уршуулж болцсошгүй гэсэн эсрэг байр суурьтай байгаа.
Европын парламентын ерөнхийлөгч Роберто Меццола нэгдмэл байдлыг алдагдуулахгүйгээр интеграцийг үнэлгэрүүлэх аргыг танилцуулаад байгаа ч өөрийн асуудал чөлөөт худалдааны гэрээ эдийн засгийн реформуудад холбоотон улсууд дуу нэгтэйгээр санал нийлж чадахгүй байна. Европын холбоо аж үйлдвэрийн сэргэлт, геополитикийн байр суурь, нийгмийн доктортой байдлаа тэнцвэржүүлэх стратегийн хүндхэн асуудалтай тулгарч байгаа энэ үед энэхүү дээд хэмжээний уулзалт болж байгаа. Европын зөвлөлийн уулзалт ирэх 6 дугаар сард болно. Харин тухайн уулзалтаар холбоотнууд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, зохицуултыг оновчтой болгох, стратегийн салбаруудыг хамгаалах тодорхой арга хэмжээг танилцуулна гэж шинжээчид хүлээж байгаа юм. Даргын сануулгад Их Британий нэгэн судалгааны төвөөс гаргасан судалгаанд дэлхийн хүчний тэнцвэр Америкийн нэгдсэн улсаас холбоотнууд нь дүлж бүгд найрамдах хятад ард улс руу чиглэж яана гэсэн таамаглал гарч ирсэн. Европын холбоо бол Америкийн нэгдсэн улсын ойрын томоохон холбоотнуудын хувьд хамтын харилцаа тодорхойгүй таагүй болж байгаа ийм үед өөрсдөө хэрхэн бие дааж эдийн засгийн реформ хийх нь хамтарсан энэхүү уулзалтаас ихээхэн хамаарчна. Хятад улсын эрх баригчдын нүүрс зөрөгчийн давхар эслийн ялгаруултыг бууруулах зорилтууд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Судалгаагаар сүүлийн 21 сарын турш Хятад улсын нүүрс зөрөгчийн эслийн давхар эслийн ялгаруулалт нь огт өсөөгүй, нэг бол тогтмол байсан, өөрчлөлтгүй байсан, үгүй бол буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хятадын нүүрс зөрөгчийн давхар эслийн ялгаруулалт 2025 оны сүүлийн улиралд 1% буурснаар бүтэн жилийн хэмжээнд нийт ялгаруулалт ойролцоогоор 0.3% багасж байгаа юм. Ингэснээр саяны дурдсанчлан 2024 оны 3 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 21 сарын турш Хятадын ялгаруулалт огт өсөөгүй болсон хэрэг болж байгаа. Энэ Их Британи төвтэй Carbon Brief судалгааны байгууллагын дүн шинжилгээ. Тайлан цааш нарийн харах юм бол өнгөрсөн онд чулуурсан төлснөөс үүдэлтэй ялгаруулалт ойролцоогоор 0.1% өссөн ч гэлээ цементийн үйлдвэрлэлээс гарах ялгаруулалт 7%, 7% буурснаар 0.1% өсөлтийг бүрэн дарсан байгаа юм. Өнгөрсөн онд тээврийн салбарын ялгаруулалт өмнөх оноос 3%, цахилгаан эрчим хүчний салбарыг 1.5%, барилгын материалын салбарыг 7% буурсан байна. Харин химийн үйлдвэрлэл онцгой тохиолдол болж ялгаруулалт нь 12% өссөн байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн тухайд нарны эрчим хүчний үйлдвэрлэл жилд 43%, салхины эрчим хүч 14%, цөмийн эрчим хүч 8% нэмэгдсэн байгаа нь нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх хэмжээг 1.9% бууруулахад нөлөөлсөн байна. Эрчим хүч хадгалах хүчин чадал дээд амжилт тогтоож 75 гигаваттаар өссөн байгаа нь оргил ачааллын өсөлт болох 55 гигаваттаас илт давсан үзүүлэлт болсон байна. Ингэснээр эрчим хүч хадгалах хүчин чадал болон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт нь оргил болон нийт цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтөөс ч тус давсан байгаа юм. Ерөнхийд нь харах юм бол нийт дүр зураг маш тэнцвэртэй тээвэр, цахилгаан эрчим хүч, цемент, металл зэрэг гол салбаруудад ялгаруулалт буурсан байна. Мөн 2025 оны сүүлээр салхи, нарны эрчим хүчний шинэ хүчин чадлыг их хэмжээгээр ашиглалтанд оруулсан байгаа тул үүний үр дүн нь энэ онд илүү тодорхой үр дүнгээ харуулна гэсэн. Түүнчлэн онцлогчтой Carbon Brief-ийн энэхүү шинжилгээгээр эрчим хүчний эрэлтийн өсөлт саараагүй байгаа гэдгээс үл харгалзан Хятадын энэхүү ялгаруулалт нь 7 улирал буюу 21 сарын турш доктортой эсвэл буурсан байдалтай байгаа нь анхны тохиолдол байна. Гэхдээ 2025 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж тутамд ноогдох чулуужсан түвшний ялгаруулалт нь 4.7%, 2020-оос 2025 оны хооронд нийтдээ 12% буурсан байгаа нь 14 дахь 5 жилийн төлөвлөгөөнд заасан 18% зорилтоос нэлээд дутуу үзүүлэлт. Түүнчлэн Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн уур амьсгалын гол амлалтуудаа биелүүлэхийн тулд Хятад улс ойрын 5 жилд нүүрс зөрөгчийн ялгаруулалтаа ойролцоогоор 23% бууруулах шаардлагатай байна. Хятадын бодлого боловсруулагч нар энэ зорилгоо бууруулахгүй хിവэрэ үлдээхсэх нь ирэх 3 дугаар сард нийтлэгдэх 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөнөөс харагдана. Төрийн дэмжлэгтэй Хятадын шинэхүй агентлагаас нийтэлсэн Коммунист намын төв хорооны 5 жилийн төлөвлөгөөний зөвлөмжийг тайлбарлсан өгүүлэлт нүүрсний хэрэглээ 2027 онд оргилдоо хүрч түүнээс хойш доктортой түвшинд шилжинэ гэсэн байна. Мөн цахилгаан үйлдвэрлэл болон химийн салбар дахь нүүрсний эрэлтийн өсөлтийг бусад салбар дахь бууралтаар нөхнө гэж үзсэн байна. Швейцар улс энэ 100 хүн амынхаа тоог 10 саяд тогтоон барих тухай хуулийн санаачлагад бүх нийтийн санал асуулгыг явуулах гэж байна. Энэхүү санаачлага батлагдах юм бол Швейцар болон Европын холбооны хоорондох томоохон гэрээнүүд асуудалд орох юм байна. Европын холбоотой байгуулсан эдгээр чухал хэлэлцээрүүд ноцтой аюулт учрахаас гадна эдийн засгийг доголдуулж магадгүй гэсэн болгоомжлол байгаа.
Швейцарын засгийн газрын албан ёсны мэдээллийг харах юм бол 10 саяас дээш хүн амтай Швейцарт үгүй гэж хэлэх нь их нэртэй уг санаачлагын талаарх санал асуулгыг 6 дугаар сарын 10-ны өдөр явуулна гэж зарласан байна. Энэхүү санаачлагыг парламентын хоёр танхим одоогийн байдлаар хоёулаа эсэргүүцэж байгаа. Мөн бизнес санхүүгийн салбарын хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Үүнд олон улсын томоохон компаниуд болох Roche, UBS, Nestle зэрэг байгууллагуудын зүгээс Европын холбоотой байгуулсан хоёр талын хэлэлцээрүүдэд эрсдэл учирна гэж онцгойлон анхааруулж байна. Энэхүү санаачлага батлагдах юм бол Швейцарын байнгын оршин суугчдын тоо одоогийн 9.1 саяас 9.5 саяд хүрэхэд засгийн газар, парламент арга хэмжээ авах үүрэг хүлээнэ. Үүнд шинэ иргэдийг тэр дундаа орогнол хүсэгчид болон гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүдийг нэвтрүүлэхийг хязгаарлах зохицол багтаж байгаа юм байна. Цааш хүн ам 10 саяд хүрэх юм бол илүү хатуу хязгаарлалтууд хэрэгжинэ. Бүр хүн амын тоо буурахгүй байх юм бол засгийн газар Европын холбоотой байгуулсан чөлөөтэй зорчих хэлэлцээрээс гарах байгаа. Энэ Швейцарын хувьд хамгийн том экспортын зах зээлээс салахад хүргэж магадгүй ноцтой алхам. Статистик харах юм бол сүүлийн 10 жилд Швейцарын хүн амын өсөлт ойролцоох Европын холбооны гишүүн орнуудын дунджаас 5 дахин хурдан нэмэгдсэн байна. Шинжээчид үүнийг улсын эдийн засгийн амжилттай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ засгийн газрын тооцоолоор Швейцарт оршин суугчдын ойролцоогоор 27% нь тус улсын иргэншилгүй хүмүүс байгаа. Улсын хамгийн том улс төрийн хүчин болох Швейцарын ардын намын зүгээс хүн ам хэд огцом өсөж байгаа орон сууцны түрээсийг нэмэгдүүлж, нийтийн дэд бүтэц үйлчилгээний ачааллыг хэтрүүлж байна гэж үзэж байгаа учраас энэхүү хүн амын тоог хязгаарлах бодлогыг санаачилж байгаа нь энэ. 1999 оноос хойш болсон бүх сонгуульд хамгийн олон суудлыг авсаар ирсэн энэхүү нам нь олон жилийн турш цагаачлалын эсрэг кампанит ажлыг өрнүүлж ирсэн. Гэхдээ энэхүү намын дэвшүүлдэг үнсэрхэг радикал шинжтэй өөрчлөлтүүд амжилтанд хүрч байсан тохиолдол тийм ч их биш. Тухайлбал 2016 онд жижиг зөрчил гаргасан ч гэлээ ял авсан цагаачдыг шууд албадан гаргах санал, мөн 2020 онд Европын холбоотой чөлөөтэй зорчих гэрээг цуцлах төлөвлөгөө олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй байна. Швейцарын шууд ардчлалын тогтолцоо нь иргэдэд бүх нийтийн санаачлах дэвшүүлэх боломж олгодгоор онцлог. 18 сарын дотор 100 мянган хүний гарын үсэг цуглуулах юм бол альбан хуулийн санаачлагыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг байна. Энэ удаагийн хүн амыг 10 саяд барих санаачлагын тухайд өнгөрсөн 12 дугаар сард явуулсан урьдчилсан санал асуулгаар иргэдийн 40% нь дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Энэ Швейцар улсын иргэд энэ асуудлаар маш гүн хуваагдж байгааг харуулсан хэрэг болж байгаа юм. Олон улсын паспортын индексийн шинэхэн тайлан гарсан байна. Үүнд Монгол улс 199 орноос 73 дугаарт чигсэн байгаа юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын иргэд олон улс руу гарах нь нэмэгдсэн баг лээ. Олон улсын паспортын үнэлгээний Henley Passport Index-ийн шинжилсэн чансаагаар энэ оны эхний улиралд Монгол паспорт 199 орноос 73-т ирэмтлэгдэж байна. Та өнөөдөр гэрээсээ гараад дэлхийн 70 гаруй улсад виз мэдүүлэх шаардлагагүй, шууд болон тухайн улсад очмогцоо визээ мэдүүлэн аван зорчих боломжтой. Гэхдээ үлдсэн буюу дэлхийн 121 оронд урьдчилан виз мэдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Тодорхойлбол ямар ч виз мэдүүлэх шаардлагагүй 36 улс, очоод хил дээрээс нь мэдүүлэн авах 27 улс, e-визагаар 43 улс, заавал виз мэдүүлэх шаардлагатай 92 улсууд байна. Mobility Score гэж нэрлэгддэг хичнээн улсад визгүй зорчхоос хамааран гаргадаг онооны графикаас харвал судалгааг эхлүүлсэн 2015 оноос хойш сүүлийн жилүүдэд манай паспортын оноо харьцангуй тогтмол нэг хэвэндээ байна. 2021-ээс 2022 онтой харьцуулахад хэд хэдэн шат агсан харагдаж байна. Мөн энд харагдаж буй 2019 онд гарсан огцом уналт нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй юм а. Энэхүү улс орнуудын гадаад паспортын зэрэглэл чансааг улирал бүр шинжилдэг. Үүндээ тухайн улсын бусад улстай шинээр байгуулсан дипломат харилцаа, шилжилт хөдөлгөөний бодлогоос ихээхэн хамаардаг. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад паспорт сайжирсан үзүүлэлт гаргаад байгаа ч цаашид 3 дахь хөршийн бодлогоо өргөжүүлж эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтын харилцаагаа сайжруулж хоорондоо визгүй зорчих гэрээ хийвэл улам бүр өсөх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Харин нөгөө талаас манай Монгол улсад гадаадын иргэд зорчихын тулд дэлхийн нийт 195 гаруй улсаас 61 улсын иргэн ямар ч виз мэдүүлэх шаардлагагүй юм байна. Тухайлбал эдгээр улсуудад Европын холбооны орнууд Австрали, Шинэ Зеланд, Америкийн нэгдсэн улс, Канада, Япон, Солонгос, Малайз гэх мэтчлэн хамтын ажиллагаа сайтай эдийн засгийн хөгжил өндөртэй орнууд багтж байна. Харин үлдсэн 134 гаруй орны иргэд тусгай өөр зохицуулалт байгаа тохиолдолд виз авахын тулд урьдчилан хүсэлт гаргах ёстой гэсэн үг юм а. Дараагийн онц мэдээ.
За Хятад улсын арилжааны сансар судлалын салбарын стратеги далаагаас хөөрөх технологи руу шилжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Шандун мужийн Хаяан хотод дорны сансрын бомб хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. 1-р сарын 16-нд Шандун мужийн эргээс Series 1S буюу Хаяо 7 пуужин амжилттай хөрж энэ оны сансрын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. Хятадын энэ оны сансрын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн. Хятадын сансрын салбарын энэ шин шатны гол тулгуур нь далаагаас хөөргөх тусгай хөлөг онгоц ба энэ нь пуужинг өөр тойрог замд илүү уян хатан байдлаар хөөргөх боломж олгож байгаа гэлээ. Далай дээр байрлалаа алдахгүй барьж чаддаг тусгай удирдлагын системтэй учраас уг хөлөг онгоц гүн тэнгисч гисэн доктортой ажиллах боломжтой юм байна. Хүчтэй салхи шуургатай үйдэж гисэн пуужин болон хөлгийн аюулгүй байдлыг хангахын тулд техникийн бэхжил засварыг тогтмол хийдэг гэлээ. Далаагаас хөөрөх арган зөвхөн аюулгүй байдал төдийгүй хурд үр ашигыг давхар нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хаяан хот дахь дорны сансрын бомбдод пуужинг үйлдвэрээс нь шууд хөөргөлтөнд бэлтгэдэг нэгдсэн системийг нэвтрүүлсэн байна. Энэ чиглэлд Orange Space компани голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тус компани цэхэд ажилчид энэ оны эхний хагаст хийх дараагийн хөөргөлтөнд зориулан бэлтгэл ажлаа хэдийн эхлүүлсэн баг гэлээ. Мөн аль хэдийн хиймэл дагуулыг агаар манлаар нэвтрэх үед хамгаалах бүрхүүлийг суйрлуулж дуусгасан байна. Угсрал дуусны дараа пуужинг бомб руу зөөвөрлөж хөөргөлтийн өмнөх эцсийн бэлтгэлд оруулна. Ингэснээр пуужинг угсарснаас хойш ердөө 7 хоногийн дотор хөөргөх боломж бүрддэг байна. Энэ нь олон хиймэл дагуулыг богино хугацаанд хөөргөх, яаралтай даалгаварт хурдан хариу өгөхөд чухал давуу тал болно гэлээ. Хаяан хот нь зөвхөн пуужингийн бааз биш, хиймэл дагуулын компаниуд төвлөрсөн бүс болон хөгжиж байна. Тухайлбал дорны ухаалаг нүд нэртэй шинэ хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж байгаа Star.ai компани дэлхийд даяар мэдээлэл цуглуулах, шуурхай дамжуулах ухаалаг сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа юм. Уг компани 2026 онд 2 шинэ хиймэл дагуул хөөрөхөөр төлөвлөж байгаа бол энэ оны сүүлээр өндөр нэгтрэлтэй хэд хэдэн хиймэл дагуулыг нэмж хөөрхөн гэлээ. Одоогоор 40 гаруй орны 110-аас дээш байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба Оман улсад зориулсан хиймэл дагуулыг аль хэдийн үйлдвэрлэн нийлүүлсэн байгаа гэлээ. Ийхүү сүүлийн жилүүдэд Хятадын сансрын дэд бүтэц хурдтай тэлж байна. Үүнд далаагаас хөөргөх арилжааны шийдлүүд чухал түлхэц болж байгаа юм. Мөн Хаяан хотод Хятадын анхны далайн дээрх шингэн төрштэй пуужинг хөөргөх, буцаан авах туршилтын байгууламжийн барилга эрчимтэй үргэлжилж байгаа юм. Тунгуудахгүй дотоодын арилжааны шингэн төрштэй пуужинг далаагаас хөөргөж буцаан авах анхны туршилтыг хийхээр төлөвлөж байгаа нь Хятадын арилжааны сансрын салбарт шинэ үеийг эхлүүлэх үйл явдал болно гэлээ. Мэдээ үргэлжилж байна. Бусад онцлог мэдээллийг товчоор хүлээн авна. Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам буюу Пентагон, Европын НАТОгийн гишүүн орнуудыг байлдааны бэлэн байдал цэргийн чадвараа эрс нэмэгдүүлэхийг уриаллаа. Брюссел хотноо болсон уулзалтын үеэр Пентагоны бодлогын дарга Элбриш Колби Европ төв өөрийн аюулгүй байдлыг хамгаалахад илүү манлайлах шаардлагатайг онцолжээ. Мөн тэрээр Америк нэгдсэн улс Европ дахь цэргийн хүчээ тодорхой хэмжээгээр бууруулах боловч НАТОгийн өмнө хүлээсэн үүрэг хിവэр гэдгийг мэдгдсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засагаргаа автомашины хүлэмжийн ялгаруулалт хүний эрүүл мэндэд аюултай гэсэн шинжлэх ухааны үндэслэлийг хүчингүд тооцлоо. Үүний зэрэгцээ суудлын болон ачааны автомашинд тавьдаг хорт утааны стандартыг бүрэн цуцалсан байна. Энэхүү шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын хамгийн том ухралтуудын нэгт тооцогдож байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтнүүд үүнийг хурцаар шүүмжилж байна. Америк нэгдсэн улс болон Тайвань худалдааны эцсийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Тайваны бараанд ногдуулах Америкийн тарифыг 15% байхаар баталгаажууллаа. Мөн хэлэлцээрийн хүрээнд Тайвань Америкийн бараа бүтээгдэхүүний ихэнхэд ногдуулах тарифыг шат дараатайгаар бууруулах эсвэл цуцлахаар болсон байна. Үүнээс гадна Тайвань ойрын жилүүдэд Америкаас байгалийн хий, түүхийн нефть, нисэх онгоц, эрчим хүчний тоног төхөөрөмж их хэмжээгээр худалдан авахаар амласан байна. Химэл хоёрын тэргүүлэгч компаниудын нэг OpenAI Хятадын DeepSeek стартапыг загваруудыг нь хууль бусаар ашигласан гэж үзлээ. Компани зүгээс DeepSeek-ийг ChatGPT зэрэг дэвшилтэт загваруудын хариуг ашиглан өөрийн системийг сургаж байгаа гэж буруутгасан байна. Загварын чадварт дамжуулах технологи гэж нэрлэдэг энэхүү аргыг distillation гэдэг гэжээ. DeepSeek-ийн зүгээс уг мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. Та бүхэн Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.